Тунгалгийн тогтолцоонд биеийн гадаргуу дотор шингэн бүтцүүдэд хор хөнөөлтэй бодисуудтай харилцан үйлчилж хяндаг бүлэг эсэд болон эрхнүүдээс тогтдог байна. Энэ тогтолцоонд тунгалгийн тархмал эд, тунгалгийн жиг зангилаа, тунгалгийн зангилаа, дэлүү шавьяа жимэг болон сэрэ булчирхай ордог. Эдгээр олон төрлийн тунгалгийн эрхтэн болон тунгалгийн эдэнд хамтдаа дархлааны эрхтэн тогтолцоо бүтээдэг. Би гадны биед товтлогч өөрчлөлтөд орсон эсүүдийн эсрэг хоёр төрлийн дархлаа хамгаалдаг. Өвөрмөц бус буюу төрөлхийн өвөрмөц буюу холтмол дархлаа. Өвөрмөц бус буюу төрөлхийн дархлаа нь бүх амьд биед бичил биеийн дайралтын эсрэг хамгийн ихний хамгаалалт болдог. Үүнд physical barrier буюу идрүү гадны биед орохыг хамгаалдаг physical, chemical defense буюу давталж байгаа бичил биетийг устгадаг химийн хамгаалалт, secretory substances буюу гадны эсийг саармэгжүүлдэг олон төрлийн ялгаруулдаг бодис, phagocytic cells буюу макрофаг, neutrophil зэрэг эсүүд байна. Ордгоо өвөрмөц буюу олмол дархлаа нь өвөрмөц бус дархлаа хангалттай тохиолдолд гадны биетийн эсрэг өвөрмөц дархлаа өрнөдөг. Өвөрмөц дархлаа нь хоёр төрөл байдаг. Humoral response буюу шингэний дархлаа. Энэ нь гадны давтлагчийг бусад дархлааны эсүүдэд устгуулахаар эсрэг бие хэмээх уурыг нийлэгжүүлэхийг хэлдэг бол cell mediated response буюу эсийн дархлааны хариу урвал нь өвөрмөц устгагч эсүүд нь өөрчлөлтөд орсон болон бусад вирусээр халдварлагдсан эсүүдийг устгахыг хэлдэг. Тунгалгийн эрхтнүүд нь анхдагч ба хоёр дахьч гэж хоёр ангиллагддаг бөгөөд анхдагч эрхтэн цэрэ булчирхай буюу тимус, шавьяа жимэг буюу bone marrow ордог бол хоёр дахьч эрхтнүүдэд дэлүү буюу сплин, тунгалгийн зангилаа буюу лимф нode зэрэг нь ордог байна. Анхдагч эрхтнүүдэд тунгалгийн эсүүдийн антигенээс үл хамаарах хөгжил явагддаг бол хоёр дахьч эрхтнүүдэд антигенээс хамаарах хөгжил явагддаг байна. Тунгалгийн эсүүдэд лимфоцит болон бусад туслах эсүүд ордог. Лимфоцит нь B лимфоцит, T лимфоцит, устгагч эс буюу natural killer cell гэж 3 хуваагддаг. Туслах эсүүдэд нь моноцит, макрофаг, neutrophil, basophil, eosinophil, toрлогис, dendritis, langerhansens, epithelial reticulars гэж зэрэг нь ордог байна. Өөрөөр лимфийн болон гемопоид эдийн эсүүд гадаргуугийн өвөрмөц молекултэй байдаг. Эдгээр өвөрмөц маркерыг ялгараа хөгжлийн багц буюу cluster of differentiation гэдэг байна. Т лимфоцит нь сэрэ булчирхайнд ялгарч хөгждөг урт наслдаг эсүүд бөгөөд дотор хэд хэдэн төрөл хуваагддаг. Туслагч CD4 нэмэх Т лимфоцит нь CD4 маркер илэрдэг эсүүд бөгөөд цитокин ялгаруулж бусад эсүүдтэй харьцдагаараа онцлогтой. Эс хордуулагч CD8 нэмэх Т лимфоцит нь вирусын халдвартай эсүүд хамтрын өөрчлөлттэй эсүүд зэргийг устгадаг байна. Зохицуулагч Т лимфоцит нь гадны өөрийн антигенээр өртөөгдсөн дархлааны хариу урвалыг дарангуулан дархлааны тогтолцооны бусад эсүүдийн идэвхийг зохицуулдаг эсүүд юм. Хамгийн сүүлд нь гамма дельта Т лимфоцитууд байна. Эдгээр нь гадаргуу дээрээ гамма дельта гинжтэй бөгөөд сэрэ булчирхайд боловсрч олон төрлийн учир идэв нүүдэлдэг. Б лимфоцитууд нь шавьяа жимгэнд ялгарч хөгждөг. Эдгээр эсүүд нь шингэний дархлаанд оролцдог эсрэг бие буюу иммуноглобулин гэх дархлааны үргийг нийлэгжүүлж ялгаруулдаг байна. Эдгээр лимфоцитууд нь нийт хэрэглэх лимфоцитуудын 20-30%-ийг эзэлдэг. Мөн Б эсүүд нь эсрэг биеийн ялгаруулахаас гадна түүнтэй холбогдох Б-ийн рецептортэй байх бөгөөд энэ нь антигены өвөрмөц холбогдох тал нь болдог. Ялгараа хөгжлийн явцад Б-ийн рецепторын изотоп үс боловсроогүй Б-ийн иммуноглобулин М нь боловсрсан Б-ийн иммуноглобулин D болон солигддог. Устгагч эсүүд нь адилхан Т болон Б эсүүдийн өөрчлөлтөөс үүсдэг ба тодорхой төрлийн Б эсүүдийг устгах чадвартайгаар онцлогтой. Эдгээр нь эргэлдэх нийт лимфоцитын 5-10%-ийг эзэлдэг. Энэхүү эсүүд нь цэрэ булчирхайд боловсрдог гэж өөрчлөлтөд орсон эсүүдийг таних чадвар нь генд нь програмчлагдсан байдаг. Natural killer эсүүд нь болонгод өөрчлөлтөд орсон эсийг таньсны дараа тухайн эсийн севингийн мембранд нүх гаргаж өөрийгөө сөнөөх буюу апоптоз эхлүүлэхийн тулд перфорин болон гранзим ялгаруулдаг. Хүний биеийн дархлаа ерөнхийдөө хоёр төрлийн хариу үйлдэл хуваагддаг. Анхдагч болон хоригдогч гэсэн юм байгаа. Анхдагч хэдэн өдрийн саатлын дараа Б эсүүд нь антигенэ таньж IgM гэсэн эсрэг биетүүдийг үүсгэдэг. Зарим Б эс нь санах эс болж дахин халдварлахад хурдан урвал үзүүлдэг. Хоёр дахь дархлааны үйлдэл нь санах Б эсүүдээр явагдаж IgG гэсэн эсрэг биетүүдийг үүсгэдэг. Энэ систем манай вакцинжуулалтын үр нөлөөг үндэслэдэг. Эсрэг биет нь антигенийг устгахгүй зөвхөн хоргожүүлж дархлааны эсүүд нэмэрлээ өгдөг. Зарим антиген жишээлбэл пенициллин, шифрний хор гэх мэт нь хэд мэрэгжлийн урвал үүсгэж болдог.
Т лимфоцитууд ерөнхийдөө хоёр төрлийн юмд яг хуваагдаж өгдөг. Туслах ба цитотоксик гэсэн юмнууд байгаа. Т-эсүүдийн TCR хүлээн авах чинь зөвхөн MHC молекул дээр холбогдсон антигеныг таньдаг. Helper T-с нь антигеныг APCR танилцуулсны дараа таньж цитотоксик T-с нь вирус эсвэл хавдар байна уу өөрчлөсөн эсийг устгадаг. За MHC молекул гэдэг нь яг антигеныг ингээд таньдаг молекул байгаа. Тэгэхээр яг хоёр төрлийн молекул гэдэг. MHC нэг нь бүх цөмтэй эс ялц дээр байрлаж эсийн дотор үүсэн уургийн 8-аас 10 амин хүчилтэй хэсгийг CD8-т танилцуулдаг. Вирус хавдартай эсийн өрмөц уургийг ил гаргаж устгах тохиол өгдөг молекул байгаа. MHC 2 дугаар молекул нь зөвхөн макрофаг dendrites B лимфоцит эсрэг антиген танигчсүүдийн гадаргуу дээр байрладаг. Энэ молекул нь гаднаас зэлгсэн задлагдсан уургийн хэсгийг 18-аас 20 амин хүчилтэй CD4T туслах лимфоцитэд танилцуулж дархлааны урвалд оролцдог. Антигенийн танилцуултын үед Т лимфоцит бүрэн идэвхжихэд антиген MHC-ийн цогцлолд халбагддаг. CD28 B7-гийн костимулятороос дохио авах шаардлагатай байдаг. MHC-1 нь вирус хавдрын антигений CD8 эсэд танилцуулдаг. MHC2 нь гадны антигенийг CD4T туслах эсэл танилцуулдаг. B лимфоцитын идэвхжүүлэлтийн хувьд бол B лимфоцит нь антигентэй холбогдож дадлаад MHC2 молекул дээр байршлан CD4T туслах эсэд танилцуулдаг. Идэвхжсэн CD4T-с интерлюкин ялгаргуулж B-эсийг плазмин эс болон санах B-эс болон хуваагдаж ялгарын хөгжлийг дэмждэг. Натурал киллер эсийн идэвхжүүлэлтийн хувьд бол IFN нэртэй холбогдож идэвхждэг. FC рецептороор дамжуулан эсрэг бие, эсрийн гадаргууд холбогдсон хавдрын эсийг таньж барьж чаддаг. Идэвхжсэн NK эс нь перфорин гранзим ялгаргуулж хавдрын эсийг апоптозоор устгадаг. CD4 болон CD8T эсийн идэвхжүүлэлтийн хувьд бол CD4 туслах эс нь макрофагийн MHC2 дээрх антигенийг таньж интерлюкин 2-ыг ялгаргуулж BS ба CD8-ыг идэвхжүүлдэг. CD8 эс нь хадгалагдсан эсийн MHC1 дээрх вирусыг антигенийг таньж перфорин гранзим ялгаргуулсан устгадаг. Ерөнхийдөө CD8 ба NK сэлтэй яг ер нь адилхан байдаг. Экзоген задлах үед MHC нэгдүгээр молекул нь эсийн дотор уургийг задлан 8-аас 10 амин хүчтэй болсон үед RER MHC1 ба бета 2 микроглобулинтай холбогдсон гадаргуудаар гарч CD8T эсэд танигдана. MHC 2 дугаар молекул нь RER invariant chainтэй холбогдож экзоген антигенийг эндосом задлсны дараа түүний холбон гадаргуу дээр гарч CD4T эсэд танилцуулдаг. Макрофагийн идэвхжүүлэлтийн хувьд бол CD4T эс нь макрофагийн MHC2 дээрх бактерийн антигенийг таньж интерлюкин 2-ыг ялгаргуулж өөрийгөө болон бусад T эсийг идэвхжүүлдэг. Идэвхжсэн T эс нь IFN Y-ыг ялгархуулж микрофагийг M1 хэлбэр шилжүүлэн фагосом дах бактерийг устгахад өдөөдөг. Лимфоцитын шилжих замын хувьд бол лимфи зангилан афферент судас болон өндөр эндотел фенюлаар дамжин орж Т ба Б бүсэд байрладаг. Дараа нь афферент судасаас том лимфийн судас хүртэл яваад тэр судасаас цусны эргэлт рүү орж дархлааны эд эсвэл халдварын голомтод очиж дархлааны урвалд оролцдог. Тунгалгын тогтолцооны анхдагч эрхтнүүдийн нэг нь сэрэ болчирхай юм а. Сэрэ болчирхай нь голтын дээд хэсэгт байрлах лимфоэпител эрхтэн бөгөөд төрөх үед бүтэц үйл ажиллагаанд бүрэн гүйцэд хөгжсөн байдаг. Өсвөр нас хүртэл T-ийн ялгаран хөгжил, пролиферац багасж, тунгалгын эд өөхөн эдээр солигдох буюу урвуу хөгжил явагдах хүртэл сэрэ болчирхай том хэмжээтэй эрхтэн байдаг. Сэрэ болчирхайн ерөнхий бүтэц. Сэрэ болчирхай буюу тимус нь нэмгэн холбогч эдэн капсултай ба түүнээс паренхим руу таславч буюу трабекула дөрвөн орсон байдаг. Капсул таславч 2 цусны судас, эфирийн тунгалгын судас болон мэдрэл агуулж байдаг бол сэрэ болчирхай холбогч эдэд коллаген ширхэг, фибробластуудаас гадна Stevens эс буюу плазма сел, гранулоцит, лимфоцит, мөглөх эс буюу маст сел, өөхний эс буюу адипоз сел болон макрофагууд агуулгаддаг байна. Түүний дотор таславчууд сэрэ болчирхайг хэлтэнцрүүд буюу таймик лобул хуваадаг. Хэлтэнцэр нь мушигралцсан тархилаг бодис буюу медула, түүний малгай мэт бүрхэн байрлах холтослог бодис буюу кортексээс бүрддэг байна.
Сэрэ булчирхайн паренхимын гадна хэсэг буюу сэрэ булчирхайн холтослог байдас дотор шигүү байрлах хөгжиж буй Т лимфоцит буюу тимоцитууд нь эпителио ретикулоцит эсүүдээс үүссэн дэвсгэр доторх зайд байрладаг. Холтослог байдасын эсүүдийн хооронд макрофагууд мөн тархан байрладаг ба үүнд үйл ажиллагаагаар ялгаатай 6 төрлийн эпителио ретикулоцит байдаг ба эхний 3 болох 1-2-3 дахь эпителио ретикулоцитууд холтослог байдас дотор харин үлдсэн 3 болох 4-5-6 дахь эпителио ретикулоцитууд нь тархилаг байдас дотор оршино. Нэгдүгээр төрлийн эпителио ретикулоцитууд нь холтослог эд болон капсулын холбогч эдийн хооронд байрладаг ба сэрэ булчирхайн паренхимыг эргэтний холбогч эдээс тусгаарлах үүрэгтэй эсүүд юм а. Тэд мөн цус тимусын хоргийг үүсгэж байдаг. Хоёрдугаар төрлийн эпителио ретикулоцитууд холтослог байдас дотор байрладаг ба цитоплазмын сэртэнгүүттэй үүгээр нь түүнийг стелета гэж таньж болдог. Үүнээс гадна тэд боловсрч буй Т эсүүдийг холтослог байдас дотор тусгаарлах бүтэц үүсгэж байдаг. Өөрсдөн дээрээ MHC1, MHC2 молекулуудыг агуулсан байдаг. Гуравдугаар төрлийн эпителио ретикулоцит нь холтослог тархилаг байдсуудын заагт оршдог ба тэдний хооронд үйл ажиллагааны хориг үүсгэж байдаг. Мөн өөр дээрээ MHC1, MHC2 молекулуудыг хадгалж байдаг гэсэн юм а. Эпителио ретикулоцит эсүүдээс гадна үүнд макрофагууд бас агуулгадж байдаг. Энэ макрофагууд нь болохоор холтослог байдаст байрладаг ба боловсрч гүйцээгүй Т эсүүдийг фагоцитоз гэж байдаг. Ойролцоогоор Т эсүүдийн 98% нь апоптозд орж фагоцитозд ордог. Дөрөвдүгээр төрлийн эпителио ретикулоцит нь 3-дугаар төрлийн эпителио ретикулоцитуудтай адилхан холтослог тархилаг байдлын хооронд оршдог бөгөөд 3-дугаар төрлийн эсүүдтэйгээ нийлээд ханд холтослог болон тархилаг байдлын хооронд зааг үүсгэж байдаг. 5-дугаар төрлийн эпителио ретикулоцит нь тархилыг давхар тархан байрладаг ба тархилаг байдаст 9 дэвсгэр үүсгэн лимфоцитуудыг бүлгэлдэг. 6-дугаар төрлийн эпителио ретикулоцитууд нь тархилаг байдлын онцлог бүтэц болох гаслын биеийн цэр буюу Hassels corpuscle-ыг үүсгэдэг. Энэ биеийн цэрүүдийнх нь үүрэг бүрэн судлагдаагүй ч интерлейкийн ялгаруулж Т-ийн ялгаран хөгжил болон боловсролтод оролцдог гэж үздэг. Цус тимусын хориг буюу blood-thymus barrier нь сэрэ булчирхайд боловсрч буй лимфоцит антигений дагилдад өртгөөс хамгаалдаг физик хориг юм а. Энэхүү хориг нь хөндөгөөс гадагш дараалтаагаар тогтно. Нэгт бүтэн хялгасан судасны дотор 30 оклюдын холбоос бүхэн эндотел. Энэ нь макромолекулыг маш муу нэвтрүүлэх тул холтослогийн паренхимын хориг үүсгэх бүтцийн чухал хэсэг болдог. Хялгасан судасны хананд эндотелийн доор суурин мембран болон цөөн тохиолдолд перицитүүдээс оршдог байна. Нэгдүгээр төрлийн эпителио ретикулоцитууд оклюдын холбоосоор холбогдсоноор боловсрч буй Т эсүүдэд хамгаалалт олж өгдөг. Эпителио ретикулоцитууд холтослог байдаст байгаа хялгасан судасны ханыг бүрхэж тэдгээрийн суурин мембран нь цус тимусын хоригийг өөр нэгэн чухал бүтцийн хэсэг болж өгдөг. Нэлүү буюу сплин нь 2 дахь лимф эрхтэн ба цусыг шүүж цусаар дамжих антигений эсрэг дархлааны хариу урвал өрнүүлдэг тунгалгын хамгийн том эрхтэн юм а. Дэлгүүн нэгт холбогч эдэн капсулаар учигдсан ба түүнээс трабекулия буюу таславчууд эрхтний паренхим руу төрж орсон байдаг. Капсул болон таславчийн холбогч эдэд миофибробластууд агуулгаддаг. Эдгээр агшимтгай эсүүд нь эсийн гадна холбогч эдийн ширхүүдийг бас нийлүүлжүүлдэг. Дэлгүүний ихэнхийг дэлгүүний зөвлөлд эзэлдэг. Дэлгүүний зөвлөлт нь үйл ажиллагаа болон бүтцээрээ 2 бүсэд хуваагддаг. Цагаан зөвлөлт буюу white bulb, улаан зөвлөлт буюу red bulb. Цагаан зөвлөлт нь артерийг хүрээсэн лимфоцитын цуцаан бөгнөрөл бөгөөд цагаан зөвлөлтөд байгаа дэлгүүний артерийг төвийн артер гэх ба түүний эргэн тойронд наалдсан лимфоцитыг артер орчмын лимфийн бүс буюу палс гэнэ. Харин улаан зөвлөлт нь дэлгүүний татлага буюу билирубин татлагаар хуваагдсан дэлгүүний синусуудаас тогтдог. Түүнчлэн олон тооны цусны улаан эсүүд агуулгадах ба тэдгээрийг шүүж задлдаг байна. Дэлгүүний синус буюу сплениc sinus. Дэлгүүний синусууд нь гадуураа бүтэн бус суурин ялцсан оромог бүхий савх хэлбэрт эндотелиоцитүүдээр доторлож байдаг. Дэлгүүний синусын хананд гүлгэр булчин болон перицит байдаггүй.
нээлттэй цусны эргэлт буюу open circulation. Бүрхүүлд хялгасан судас эндотелээр хучигдсан дэлгүүрийн синусээс илүү шууд дэлгүүрийн татлагын торлог сүлжээнд цутгадаг ба ийхүү улаан зүйлс рүү орохдоо татлага дундуур шүүрч түүний макрофагуудтай харилцсан цусыг дэлгүүрийн синусын ханаар шахагдахаас өмнө хяндаг. Энэ эргэлтийг нээлттэй цусны эргэлт гэдэг. Хүнд байдаг цус буцаад вены эргэлт рүү орох боломжтой ганц зам нь нээлттэй цусны эргэлт байдаг. Хүнд дандаа нээлттэй цусны эргэлт л явагддаг. Харин бусад зүйл амьтдад буюу харах ногоо зэрэгт зарим цус нь бүрхүүлд хялгасан судаснаас шууд улаан зүйлсийн дэлгүүрийн синус руу цутгадаг. Энэ эргэлтийг хаалттай цусны эргэлт буюу closed circulation гэдгээ.